Египтийн пирамидаас ч их настай буюу 7000 жилийн настай байгууламж Парагийн ойролцоо олджээ гинэ. Парагийн Винорж дүүргийн нутагт дэвсгэрт хийсэн малтлахын үр дүнд археологчид тойрог хэлбэрийн байгууламжийг илрүүлсэн бөгөөд энэ нь Египтийн пирамид, Английн Стоунхенжээс жилүү эртний буюу ойролцоогоор 7000 жилийн өмнөх үеийн байгууламж. Энэ тойрог байгууламж нь энэ байршилд байдаг гэдгийг анх бүр 1980-аад онд тухайн нутагт хий болон усны хоолой тавих зорилготой малтлах хийж байгаад илрүүлж байсан юм байна. Харин саяхны хийсэн археологчдын малтлахын үр дүнд энэхүү байгууламжийн дээд өнгөн хэсгийг бүхэлд нь ил болгосон гинэ. Энэхүү тойрог байгууламж нь 55 м диаметртэй одоогоор яг ямар зорилготой ашиглагддаг байгууламж байсныг нь олж мэдээгүй байгаа юм байна. Малтлахын үед неолитик буюу шинэ чулуун зэвсгийн үеийн гэхээр шавар эдлийн хилдэрхийнүүд олцсон. Тэгэд олдуурыг лабораторийн шинжилгээнд оруулж нарийн шинжилснээр яг хэдэн жилийн настай эд болохыг нь тогтоох гинэ. Ийм тойрог хэлбэртэй байгууламжийн туйрууд нь ер нь Европт за тэр дундаа Төв Европт баггүй олдсон байдаг ч гол төлөв хэдэн зуун жилийн настай л байдаг гэж байна. Бас одоо яг нэг миний мэдхээр манай Ческа Липад айгу олон монголчууд амьдардаг шүү дээ тий. Ческа Липаас хойш яваад Румбургт бас яг ийм хийн хоолой судалгаагаар явж таарж байгаа одоо тэр Димник гэдэг байгаа чулуун хөшөө бас олж исэн юм байлээ. Яг ийм тойрог хэлбэртэй. Ер нь эдний мэдээнүүдийг хараад тахаар барилгын ажил ч юм уу, зам засварын ажил, хоолойн ажил зэрэг юм хийж байгаа л малтлах хийж байгаа л янз бүрийн олдурууд олоод ах юм тий. Тэгээ бодоод үзэхээр яг чек чинь газар нутгийн хувьд маш жижигхэн тэгээд хаасаагүй л хүмүүс суурьшсан байдаг. Тэрнээсээ болоод ингээ малтлах хийх ажил маш их гардаг. Тэрнийхээ үр дүнд ингээ янз янз юм олоод байдаг юм байна. Манайх ч эсэргээрээ маш том нутагтай тэгээд зилүүд газар ихтэй тэгээд тэнд малтлах хийх шаардлага барагтай бол гардаггүй болохоор тэгэл зөндөө юм нуугдаал ээж идэг бах таа л гэж бодогдоод байна. Бас нэг давуу тал нь малтлах хийгээд археологийнхаа судалгааг явуулаад тэгээд тэрэн дээр ийм аялал жуулчлалын бүс болгоод эргэлтэнд эдийн засгийн эргэлтэнд оруулаад байдаг надад бас аягүй их таалагддаг. Ер нь бол ингээл чигэд юу гэж харж болох уу гэхээр дандаа л яг нэг юм тэгээ маллагаар олдсон эдүлгийн зүйлсүүдийг айгүй их санал болгоод нь штэ Google-ийн ихний хайлтан дээр бол ерөөсөө манайхан бас яг ингээд олсон зүйлсээ эдийн засгийн эргэлтэнд оруулж чаддаг бол бид нараас юу 400 сая жуулчаа.